Сайн мэцэн үзэгчтэй 18 зэрэг нэвтрүүлэг ээлж дугаараа үзэгч танд хүргэж байна. За манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Монгол Улсын гавьяа тамирчин Шарвж Амз оролцож байгаа. Бид яг удаа түүнтэй уцаар холбогдоод хаана байгааг тодруулахад Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн 4-р байранд ингээд бэлтгэлжүүлж байна, дасгалжуулагч хийж байна гэж байна. Тэгээ бид нэр одоо яг ингээд Монгол Улсын их сургуулийн 4-р байрны зааланд хөрөлцөн ирээд байна. Ингээд орж Шарвахтайгаа уулзъя. Сайн байна уу та? Сайн байна. Шууд л эзэс явж байна. За сайн байна. 18 зураг нэвтрүүлэг гэдэг түрүүн тантай холбогдсон байгаа. Анх ингээд манай нэвтрүүлгээс 18 зураг гэдэг нэвтрүүлгээс ярьж байна. Гэхэд ер нь яг ямар санагдчихсан мэдээж өмнө телевизээ олон ярьцгаанд орж исэн байж таараа. Зурагтай холбоотой гэж ойлгосон л ба. Тэгээд яг одоо жишээ нь юу гэдгийг хамгийн дуртай зурагнуудаа одоо тайлбарлаж өөрөө ярина гэхлээр надад бас их таалагдсан. Мэдээж хүний хамгийн сайхан агшин, хүний хамгийн сайхан зүйл бол гэрэл зурганд үлддэг те. Гэрэл зураг түүх өгүүлдэг гэдэг. За хоёулаа тэгвэл энэ яриагаа саяны гуанчууд бас Азийн наадмаас цогц дурлаа л да. Мэдээж дөнгөсөө хэдхэн хоногийн өмнө Азийн гуанчог наадамд болсон байгаа. Харин тийм. Тэгээд одоо Азийн наадамд 2 дахь удаага орж байгаа. Ер нь Зүүн Азийн наадамд бол 5 удаа орсон. Энэ бол яг миний удаа хувьд бол тоглогчоо сүүлчийн жил байлаа. Мэдээж их онцлогтой байсан. Тэгээ энэ жил бол Гуанчжогийн наадам нэлээд онцлог болсон. Хамгийн их тамирчин оролцсон, хамгийн орон оролцсон тийм ээ. Тийм. Тэр талаараа бол манай Монголоос ч гэсэн ер нь хамгийн их олон тамирчин олон төрлөөр оролцсон. Систем жил байсан. Хоёулаа таны бага насанд шилжиж штэ. Ер нь бага байхдаа аль сургууль сурч байсан. Тэгээд хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Миний бага нас бол ерөнхийдөө Эрдэнэ тот төссөн л дээ. 11 настай байхдаа анх одоо тамирчин болох зорилготойгоор гэрээ ороход Улаанбаатар хотод спорт сургуулийн төвгөө дотор байранд ирж байсан. Тэгээд тэрнээс хойш 9 дугаар анги хүртэл энэ ч дотор байранд спорт сургуулийн төвд байж байгаа. 9 дугаар ангидаа буцаж Эрдэнэт рүү шилжээ. Тэнцээ 11 дугаар анги 10 дугаар ангиа төгсөөд. Тэгээ ер нь байнгын юм нэг явдал тунд байсан л да миний бага нас бол. Хэдэн наснаас ер нь ингээд сагсан хүмүүний спортыг сонирхож хичээлсэн бэ? Тэгээд таны удамд ер нь юм өндөр хүн байсан уу? Сагсны хувьд гэх юм бол бүр хожуу 10 дугаар ангиасаа хичээлсэн л да. Тэрнээс өмнө бол яг гар бөмбөг хөнгө атлетикээр хичээлдэг байсан. Удмын хувьд гэвэл манай удмынхан бүгдээрээ өндөр. Тэгээ хамгийн өндөр гэр бүлээс магадгүй байх гэж боддог шүү дээ. 90 шалгаруулах юм бол. Хоёул оюутан цаг руу шилжээ л дээ. Оюутан багтаа аль сургуулийг төгссөн. Оюутан насны дурсамж бол хүний бас амьдралын салшгүй хамгийн сайхан дурсамжуудын нэг байдаг. Мойсийн салбар сургууль гэ Эрдэнэ хоттой байдیں۔ Тэнцээ би чи англи орос хэлний орчуулагч референт гэдэг ангид сурч ирсэн. Дараад нь чи Отгон Тэнгэр их сургуульд ирж сурсан. Гэр бүлээ танилцуулахгүй юу? Таны хоёр хүүхэдтэйг мэднэ. Манай гэр бүлийн үнийг Эрдэнэ булган гэдэг. Одоогоор нэг компанид нэгтлэн бодлогын ажил хийдэг. Манай хоёр мөнхийн од, инхийн од гэдэг одоо 11-8 настай хоёр байна. Хоёулын үзэгчдэд зураг тайлбарлая л да. Энэ их содон зураг байна. NBA-гийн алдарт тамирчин Азиас одоо NBA-д ганцаараа тоглодог Яон юм байна. Энэ хизээ хаана вэ? Энэ чи 2001 оны Осакагийн Зүүн Азийн тоглолтод. Тэгээ Яомын ирж хятадын шгшээд ирж оролцож байсан. Би Монголын шгшээгээс тоглож байсан. Тэгээд хоёрын ахуулсан зураг байна. Бас юугаа яацаа Монгол жанжин малгайгаа бэлэг болгож өгч байсан Яомын. Тэгээд нөгөөх маань гартаа өртсөн гэсэн нэг юм зураг байна л та бас. Нэгэн сонирхолтой зураг байна. Үзэгчтэй. Тэ. 2001 он гэдэг бол Яомын хувьд дөнгөж эхэлж алдарт гарч эхэлж байсан үе л да. NBA-д харахаа очиог байсан үе. Энэ удаа хэдэн оны зураг бол хаана авсан зураг вэ? Энэ тас нэг дээр нэмэх 11 гэж багт тоглож явах үедээ бидэд лигийн авраг авч ирсэн зураг байна. Тэгээ аврагынхаа цомыг гардаж авч ирсэн яг тэр агшин байж байна. Та нэг ярьцлагтаа дурдсан байсан л да. Монголын яг сагсан бөмбөгийн хөгжлийн оргил өөрийн 1994-95 он байсан гэдэг. Яг тэр үеэс эхэлсэн. Тэгээ 94-өөс 95 оны жил анхны лиг зохион байгуулагдчихсан. Тэгээ ерөнхийдөө тэр үеэс ахуулаад нэг 99 он хүртэл ч юм уу те 2000 он хүртэл ч юм уу яг өндөр түвшинж байж байгаа. Тэрнээс хойш нэг хэсэг уналтанд орсон л доо. Тэр үед тэгээд ерөнхийдөө яг нэг жигэд нэг үеийн залуучууд гарч ирээд анхны лиг гэдэгт тоглож эхэлж байсан. Тэгээд тэр үе бол яг жинхэнэ гал цаг осч байсан оргил үе л дээ.
Энэ Америкээс ирсний дараа 2004-өөс 2005 оны лигийн авраг болж исэн. Лидер гэ багта Монгол даатгалын лидер гэдэг багта лигийн авраг болж исэн тэр зураг мар байна. Аврагынхаа цомыг барьсан, медалаад өвдсөн дүүнэртэйгээ ингээл зогсож байгаа бас их дурсгалтай нийл шар өмгийн хоцтой улсууд тий. Манай лидерийн одоо энэ Эрхэс гээд 3 шиддэг залуу байсан. Эннийхээ нэрийг мартчихжээ. Энэ өндөр нь манай Аригчаа гээд хуурайд. Энэ хоёрын гол зогсож байгаа бол 50 гээд манай одоо Skytel ажилладаг залуу байна. Тэгээ би байна. Өсгөө гээд энэ сая Англид магистр хийгээд ирсэн залуу. Энэ жилээс буцаад лигдээ тоглох гэж байгаа. Тэгээ хамгийн захих нь Тулгаа гээд энэ. За энэ бол нэлээд эртний зураг шиг харагдаж байна л да. Энэ хэдэн оны зураг хаана авсан зураг юм болоо? За энэ чинь болохоор чин 2 дахь удаага лигийн авраг авч ирсэн зураг байна л да. Бас л яг тас нэг дээр нэмэх 11 гэдэг багт байсан тэр үеийн зураг маань санагдчихэв. Манай багийн эзэн Батбаатар гээд тас компани захирлгээд бас их сайхан дурсгалтай анхаа гээд манай бас ивент итгэжтэй нэг сайхан тэр үеийн манай жинхэнэ улаан фэнүүд улаан балешгүүд байна. Тэгээ манай дүүнер байна, доор үеэс гарч иржсэн дүүнер байна. Тэгээ цомоо твэрсэн. Хамгийн спортыг бас нэлээд харгастай спорт гэж бас нэрлэдэг л дээ. Хэцүү хүнд. Харгасч байхтай яг үннийг ихт бол жинхэнэ эр хүний спорттой байнгын хоорондоо контактанд орж идэг учраас биеийн хүчний юмнууд нэлээд шаарддаг. Биеийнтэйгээ мөргөлдөх, одоо нэг цохилзох тиймэрхүү юмд бол гардаг л да. Ер нь яг ингээд 10 жил байхдаа саксыг бүр ингээд сонирхдог байсан уу? Яагаад гэвэл 10 дугаар ангиас эхлээд болохоор болсон юм болоо? Гэхдээ яг урд нь би ч нөгөө нэг хөнгөн атлетикээр хичээлж байгаад. Дараад нь ээжийнхэн замналаар волейболоор нэг хэсэг яваад. Тэгээ яалтчгүй 10 дугаар ангид байхдаа саксанд одоо гүн дурлсан да. Тэгэл яг тэр үеэс хойш саксан бөмбөгийг одоо тасралтгүй хэдэн жил тоглож байгаа. За энэ маань бас яг л нөгөө нэг тас нэг дээр нэмэх 11 гэдэг баг. Энэ миний санаж байгаагаар бол энэ бараг 3 дахь удаагийн авраг баг шиг байна. Тэ. 3 дахь удаагийн авраг энэ 98 99 оны орчмын зураг байгаа болоо да. Манай талигаас дасгалжуулагч Баттулга голтон зогссон. Тэгэл яг манай багийн жинхэнэ хайртай найз нар нэг багийн нөхөд маань байж энэ да. Одоо энэ багийн найзууд хайртай нөхд нь хаана юу хийж явж байгаа бол бид бол ер нь байнгын холбоотой байдаг тий. Одоо хүртэл ерөөсөө байнгын холбоотой баяр ёслолоор уулзсан, заримдаа зав заа гарахаараа буу халдсан ерөнхийдөө зарим нь Эрдэнэт дархангаа явсан ч гэсэн уцаар бол байнгын холбоотой хаяаны хот руу орж ирэхдээ бол байнга уулздаг тийм найз нөхдөдөлтэй. энэ бас их содон зураг байна л да. Ганцаараа бэлтгэлийн дараа юу эсвэл тэмцээнд оролцохын өмнө юм болов хаана юм бэ? За энэ болохоор зэрэг юу л да Америкт очсон анхны жил байна л да. Тэ. Хамгийн анхны жил дөнгөж онд очлоо. 2001 онд дөнгөж багтаа тэнцчээл бөөн баярл сууж байгаа байдал байгаа болоо да. Тэ. Тэгээд нэг анхныхаа тоглолтуудыг эхэлсэн дөнгөж явж исэн тэр үйл юм л да. Тэр нөгөө нэг төрийн далбайгаад шивэлсэн байна гэдэг чинь яг л дөнгөж очсны дараа л гэсэн. Өөрийн хувьд бол маш хүн чалгуур байсан л да. Яг нь чинь бүхэлдээ улсаа төлөөлж явж байгаа ганц хүн учраас нэлээд гүрийх хэрэг гарсан тэгээ нэлээд ч гүрийсэн багтаач тэнцсэн тэгээ бөөн баяр болцсон сууж байгаа адил наад чинь байж энэ да. Азаас таныг ялангуяа Монгол гэхэд их гайхсан баг. Монгол юм өндөр хүн байдгүй гэх тухайн үед очиод энэ багт шалгуулж байхад таныг эсвэл хятад эсвэл өөр орн гэж бодсон болов дараа нь ингээ андуурсан ч юм уу гайхсан тохиолдлуудаа хэлжсэн үү? Гэхдээ яг хөө зүгээр ерөнхийдөө Америкт болохоор зэрэг Аз царайтай хүмүүсийг хятадаар төрүүл төсөөлөд идэв юм шиг байна тий. Тэгээ ихэндээ бол ганц нэг удаа тийм андуурах тохиолдол гардаг байсан. Тэр болгон дээр нь би одоо сануулж хилээд гэх юм уу. Тэгээ ерөнхийдөө бол сүулдэ бараг миний өмнөөс тайлбарлаж өгдөг болсон манай багийнхан. Наа чи хятад биш шүү. Наа чи Монгол гэж ийм улс байдаг гэдэг. Бас их сонирхолтой зураг харагдаж байна л да. Энэ удаа айл хотод бол энэ Нью-Жерси мужид Нью-Жерси Нэтс гэдэг багийн тоглолтын дундуур манай багийн энэ найзт хоёр үзүүлэх тоглолт хийчихэд тэрний яг дараачийн зураг байна. NBA-гийн талбай дээр яг NBA-гийн тоглолтын дундуур хийжсэн үзүүлэх тоглолтын зураг байна. ерөнхийдөө үзүүлэх тоглолт
тоглолт гэж монголчууд маань нэлээд сайн мэддэг байсан л дээ. Манай шараа үзүүлэх тоглолт гэдэг Америкийн олон хотуудаар явдаг гэд. Гэхдээ бас нарийн ширэнд бас нэлээд сайн мэддэг байсан баг. Өнгөрсөн үзэгчтэй яг танаа баг яг юу хийдэг байсан, ямар бэлтгэл сургуультай байсан жоохон цохос дуртах уу? Манай багийн гол утга учир нь бол зүгээр сагсан бөмбөгийн гайхамшиг гэдгийг л хүмүүст үзүүлэх зорилготой. Тэгээ уран сайхан пас, тэгээ дээрээс нэмээд хошин чаг холилдсон те. Баг зэргийн хошин юу хэмдэ төрөл жанр оруулсан сагсан бөмбөг гэдээ ойлгочиход байна. Тэгээд төрөл бүрийн тоглолт, пассууд, шидэлтүүд янз янзын хүний хийж чадахгүй тийм хүн түнд үзүүлбэрүүдийг хийдэг тийм баг л да. Ерөнхийдөө Америкт бол их сонирхдаг баг. Монголд тэрийг хөгжүүлэх боломж байгаа юу? Тэгээ яг хөө би нэг багийнхаа эзэнт нэг санал тавьж яхад маа заалыг голж исэн л да. Арай жоох юм байна гэдэг. Одоо сайхан том заалтай болсон юм чи эргэж холбогдоод нэг урих санаа байгаа. За энэ бас их үнэхээр гоё зураг харагдаж байна. Автогрэт чим шиг ингээд эндээ оригинал гэд бичигтэй байна л да. Энэ одоо ямар ч ихтэй зураг юм болоо. Энэ ийм юм аа. Манай баг болохоор зэрэг жил болгоно нэг юм жижиг плакат гаргадгийг. Тэгээ энэ дээр гарын үсэг зурж фэнүүдэд тараадаг байхгүй. Тэгээ энэ бол яг 2002 2004 оны 2 плакат нь байна л да. Тэгээ энэгээр үл энэ дээр одоо манай баг тоглодог бүх хүмүүс манай багийн дасгалжуулагч нар бүгдээрээ байж байгаа гэсэн үг л дээ. Ерөнхийдөө манайх чинь за нэг 28 орчим хүнтэй баг юм аа. Тэгээд 4 сарын дотор Америкийн нэгдсэн улсыг бүхэлд нь бүх мужаар нь тойрох хэрэгтэй байдаг учраас Америкийн нэгдсэн улсыг төвөөр нь 2 хэсэг хуваагаад баруун зүүн гээд 2 баг болоод зэрэг тоглоо явчихдаг тийм баг байхгүй. Хуваагдаад явчихд юм тий эргүүдээр. Дараа жилийн зөрөөл одоо жишээ нь би энэ жил баруун эрэг дээр тоглосон бол дараа жил зүүн эрэг дээр тэрний дараа жил баруун эрэг дээр гэнгээ ээлжлээ тоглоо явчихна. Мэдээж шоу үзүүлбэр үзүүлдэг учраас үзүүлбэрийн тал дээр их анхаардаг байсан баг. Гэхдээ тоглолт бол хийдэг байсан уу? Тийм маа тоглолтын 30% нь 30 орчим хувь нь болохоор зэрэг яг шоуны үзүүлбэрүүд байдаг те. Одоо янз бүрийн пас масаа босд үед нь бол яг цэвэр сагсан бөмбөгөө тоглоод явна л та. За энэ бол их үнэхээр гайхалтай зураг байна. За энэ бол сагсан бөмбөг сонирхогчдын тоглодог хүний хувьд гэдэг сонирхогчдын хувьд бол домог болсон тамирчин Бутанбаа байна. Имбэгийн за энэ хүнтэй хаана уулзаж ямар зураг хэдэн он таанах болсон? Энэ хүнтэй чинь би нэг НБ-гийн бас нэг тоглолтын завсраар таарж ирсэн юм аа. Тэгээ ерөнхийдөө бас миний 55 гэдэг хувийн дугаар бол ер нь энэ хүнтэй бас нэг талаасаа холбоотой. Тэгээ Мотомбо чинь 55 дугаарыг өмсдөг. Тэгээ ерөнхийдөө юу гэмдэ яг тухайн үед бол бас миний Шакил Онил, Мотомбо, Хаким Олажуан гэдэг шүтдэг төвүүдийн маань нэг байсан. Ийм үнтэйгээ таарах завшаа олцсон учраас ингээм хамт зураг авах болсон. Хилдэг сагсан бөмбөгч яг хин бэ? Бүр биширдэ хүндэлдэг. Биширд хүндэлж явдаг нэг бол агуу Майкл Жордан байна л да. Ер нь Жорданыг шүтдэггүй хүндэлдэггүй хүн гэж ер нь бараг байхгүй ч тийм бусдаагаа л адилхан тийм. За нэг нь хоёулаа Америк гэдээ ярьсан юм чинь тэнд байсан Америкийн амьдралаас одоо ингээд эргээд бодоход тэнд та хэдэн жил амьдарсан бэлээ? 3 жил болсон л да. 2001-ээс 2004 онд. За яг айлчлан тоглолтын үед бол хамгийн өндөр ачаал авдаг үе. Нөгөө бол 120 хэдэн хоног дараалал тоглолт хийдэг. Зарим үедээ өдөрт 2 тоглолт хийн. Тэгээ өдөр болгон нэг ондоо хотод тоглоно. Тэгэхээр замын нөгөө нэг юу гэмдэ замдаа ядарна, очоо тоглолтын дээр ядарна, ер нь маш их ядардаг байсан л да. Гэхдээ бас нэг сайхан юм нь юу гэхээр өглөө болгон босоод буудлын цонхоор харахад шинэ хотод очсон байдаг. Тэр нь бас сайхан л да. Маш олон газраар явсан тий. Таныг оцсон газар болгонд монголчууд мань хэр үздэг байсан тухайн үед. Мэдээж монгол тамирчин, монгол сагсчин гэхээр их сонирхоод манайхан мэддэг л байсан баг. Одоо жишээ нь 2 хүн Монголтой хот гэхэд тэр хоёр маань хүрээд ирдэг л байсан л. Тэр монголчууд маань айгүй их идэвхтэй үздэг байсан. Төрийнхэн далбаа малбайг авцарч үздэг байсан. Ялангуяа том хотууд бол их олноороо ирдэг. Америкийн нэгдсэн улсын дээр хотуудаар ингээд аялын тоглолт хийгээд явж байгаа хамгийн таны одоо сэтгэл үлдсэн хоттой нь юу вэ? Эсвэл сэтгэл үлдсэн үзүүлбэрч байдаг юм уу? За хотын хувьд болохоор зэрэг магадгүй зүгээр хамгийн гоё сайхан уран амьсгалтай хот нь Сан Франциско гэж магадгүй. Олон ч монголчуудтай. Олон монголчуудтай. Зүгээр надад хамгийн их таалагдсан нэг юм нь юу гэхээр баахан хотууд өндөр явж байгаа. Яг Монтана муж руу орсон ч яг Монгол шиг маань санагдсан. Тэр хэсэг бас сэтгэлд их тод байдаг. Америкийн сагсан бөмбөг мэдээж дэлхийд тэргүүлдэг.
Манай Монголын сагсан бөмбөг одоогоор мэдээж хөгжих шатандаа явж байгаа. Тэгвэл монголчууд багаар ажиллах чадвар нэлээд муу гэж ярьдаг. Тиймдээ сагсан бөмбөг хөгждөггүй гэж зарим нэг нь хэлдэг юм байлээ. Ер нь манай одоо сагсан бөмбөг таны бодлоор яавал хөгжих вэ? Монголчуудыг багаар ажиллах чадвар муу гэж ярьдаг. Би тэрнтэй бол санаа нийлэхгүй те. Түүнээс цуснд багаар ажиллах чадвар байна. Хэрвээ хүн багаар ажиллаж чаддгүй байсан бол дэлхийн талыг эзэлж чаддаг. Тийм учраас байгаа нэг хэсэг хугацаанд яг зүгээр юу гэдэг чимд социализм гэдэг гайгийн уршгаар бие биенийгаа одоо муу хэлж ойлддог те. Тим юмнууд газар авсны үндсэнд нэг хэсэг мартагдсан байж магадгүй одоо тэгтээ буцаад сэргэж байгаа гэдэгт байдаг. Сагсан бөмбөгийн хувьд гэх юм бол зүгээр эргээд хөгжих шатандаа орцсон. Сая манайх анх удаага Азийн тоглолтод 2 хожил авч үзлээ. Хүүхэд залуучууд маань сонирхдаг хэвээрээ байна. Лигийн багуудын маань чанар нэмэгдэж байна. Тэгээ бодохоор зэрэг ер нь удахгүй хөгжих боломж бий. Тэгээ багахан зэргийн одоо дэмжлэг хэрэгтэй байгаа юм л да. Тэ. Манай улсаас ч гэдэг юм уу те. Одоогийн байдлаар зүгээр сагсан бөмбөгт үнэхээр дуртай гэсэн хэдэн бизнесмэнүүдийн хүчээр л сагсан бөмбөг маань өдийг хүртэл амь зогоогоод яваад байгаа. Энэ зургийг хоёулаа үзэгчдэд тайлбарлаж өгье л доо. За энэ зургийн хувьд болохоор чи яг нэг 2 илүү 3 жил Солонгост байгаа монголчуудын дунд миний нэрмжсэн сагсан бөмбөгийн тэмцээн явагдсан. Тэгээ энэ бол яг тэр тэмцээний үед авраг болсон багтаа авахсан зураг байна л да. Солонгос улс тийм ээ. Хэдэн онд вэ? 2008 оны 8 сарын 24 гэдэг чинь. 2007, 8, 9 онд илүү ялаа. Тийм тэгээ одоогондоо бол тэгээ завсарчаал байгаа. Нэрмжит тэмцээн гэсээс Төв аймагт бас таны нэрмжит тэмцээн болж исэн гэж би сонсч байсан. Тийм миний уг гарал болохоор зэрэг Төв аймгийн хүн л дээ Дэлгэр хааны. Тэгээ уугуул хүмүүс. Тэгээд манай Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо гэж байдаг. Тэгээ манай залуучууд маань хамтраад бид нодлон жил Төв аймагтаа миний нэрмжит тэмцээнийг зохион байгуулсан аймгийн аваргыг өсвөрье. Тэгээд эх жилийнх маань миний одоо юу гэх юм да уугуул нутаг болох Дэлгэр хаан суманд болох юм. Тэгээ одоо ер нь цаашаа тэгээ уламжлал болгож зохиох гэж байгаа. Манай аймгийн биеийн тамир спортын хороо нутгийн залуучдын холбоо хамтар зохион байгуулдаг юм тэмцээн болж байна. Яг юу вэ л да. Америкт байхдаа нөгөө манай багийнхан жилийн тоглолт сезон эхлэхийн өмнө нэг том сэтгүүл хийлэгдэв. Тэр сэтгүүл дээр зураг авахулж ирсэн үеийн зураг байна. Хэдэн оны зураг вэ? Энэ 2003 оных. Тэгээ 2003 оных шиг санагдаж байна. Америк нэмж хугацаанд ер нь жоохон бэрхшээлтэй зүйл юу байсан бэ? Гайгүй нэг хүн зүйл байгаагүй жоохон нутгаал сандаг байсан. Ер нь би их дургу. Нутгаасаа явах ер нь их дургу. Урд нь би ч Словакт бас нэг жил болж ирсэн. Америкт 3 жил болохтой яг зураг зундаа дандаа наашаа ирээд ирсэн. Дээрээс нь гэр бүлтэй байсан учраас л байжсэн. Энэ зургийг хоёлоо тайлбарлах үзэгчтэй. Энэ миний хамгийн дуртай зургуудын нэг. Тэгээ манай багч нөгөө Америкийн сайн санааны элчин сайдууд гэдэг өргөмжлөлтэй баг байхгүй. Тэгээ ер нь тоглолт Монголтойгоо дундуур ийм өвчтэй ийм хүнд байгаа ийм хүүхдүүдэд дандаа тусламж үзүүлж тусламжийн гарыг сунгадаг. Тэгээд одоо жишээ нь нэг өдөр ч гэсэн баяр баясгалантаа суулгахын тулд байлгахын тулд тэр хүүхдүүд очиж ингэж үзүүлэх тоглолт Монголд хийдэг тийм байсан. Тэгээд тэр ажлуудын маань нэгний зураг нь байна. Яг аль хотын ямар хүүхдүүд вэ? Нью-Йорк хот гэдгийг санаж байна. Тэгээд би хүүхд мөхтэйг нэрийг бас сайн санахгүй байна тий. Энэ асрамжийн газар юм уу? Энэ нэг ямар үлээ нэг тийм айгүй цөөхөн тохиолддог тийм өвчтөе хүүхдүүдийн тусгай эмнэлэг байдیں۔ Тийм тэр эмнэлэг дээр очижсэн зураг байна л да. Бас их хүмүүнлэгийн үйлс хийдэг баг байсан байна тийм ээ? Ерөнхийдөө бол тэрнгэр айгүй алдартай л да. Ямар сандаад Америкийн сайн санааны элчин сайдууд гэж ярьдаг манай багийнхан. Дэлхийд даяар ч гэсэн тойрч тоглохдоо дандаа тийм хүмүүнлэгийн талын юм нэлээд хийдэг тийм. За хоёлаа энэ зургийг тайлбарлая л да. За энэ мөнх хөргөс гişүн харагдаж байгаа шүү улсын хурлын гişүн. Тэгээ энэ бол яг манай мөнх хөргөл сайд.
Монголын сагсан бөмбөгийн холбоонд ерөнхийлөгч болохын өмнөх зураг байна л да. Нэр дэвшсэн 74 дугаар тарихт нэр дэвшсэн явж исэн үеийн зураг байна. Та дэмжээ явж исэн. Би дэмжээд тойргоор нь тойроод одоо манай хүнийг дэмжээрэй гэдэг. Тэгээ явж исэн үеийн зураг байна да. Сонирхолтой зураг байна л да. Та ер нь залуу хүн одоо бас нэлээд нас нэлээд тогтцсон улс төрийн талаар яг юу гэж боддгоо? Та ер нь улс төрд орох болов уу? Улс төрд бол орохгүй хаа. Гэхдээ ерөнхийдөө улс төрийн талаар одоо юу гэх юм бэ? Бодож дүгнэлт хийж найз нөхдөйгөө ярилцах те. Тэр талын юмыг бол хийдэг л дээ. Тэ. Хүний хувьд тийм ээ. Юу нь болж гэн, юу нь болохгүй байх тэр талаар бас зөвлөдөх найз нартайгаа одоо чинь юу гэх юм бэ? Сайхан сэдв гаргаж байгаад ярилцахад бас их сайхан байдаг шүү дээ. Таны хобби юу вэ? Та чөлөө цаг гарвал яг яах гэж дуртай вэ? Боломжил гарвал ер нь хөдөө явах дуртай да. Ан хийдгүү. Ан хийдгүү. Зүгээр загсанд бол явах дуртай. За энэ бол мэдээж сая бараг сар гарын өмнө 2 сарын өмнө харамсалтайгаар Монголын хамгийн өндөр хүн бараг дэлхийн хамгийн өндөр хүн гэжсэн. Гэхдээ ерөөсөө өндөр хүнээр нь тооцохгүй байсаар байгаад манайхыг бол манай аргачааг бол тооцоогүй. Гэхдээ дэлхийн бол хамгийн өндөр хүн гэж тэмдэглэсэн байдаг. Цаг бусаар хорвоог орхисон. Та бол хуурайд аргач талигаж таны хуурай авахаа гэдэг байсан. Энэ тэрий чин зааж байгаа 95 оны үеийн зураг юм уу да. Талигаж 2 метр 20 орчим 20 гаруй болцсон байсан үеийн зураг. Дүү маань яг вэ өрхөө хичнээн богинохон настай байсан ч гэсэн энэ насандаа харуулад ихийг бүтээсэн их олон хүн танил болсон тийм хүнэлтэй тэгээд харамсалтай нь одоо жишээ нь цаг усаар үүд болсон. Гэхдээ яг вэ зүгээр нэг тайвширж байгаа юм маань яг цаг нь болсон байна, нас нь гүйцсэн байна гэж хэлсэн. Тэрэнд нь бас жоохон тайвширч байгаа л да. Гадныхан бол бас нэлээд сайн тань Beijing Express гэж алдартай дэлхийг тойрсон шоу нэвтрүүлэг Монголд явхад бол аргачаа минь дагаж явж исэн. Та тэр үзсэн үү? Би тэр нэвтрүүлгийг нь үзсэн. Тэгээд яг миний дүүгүүд бол маш их сайхан цайлган сэтгэлтэй, жоохон хөвгцэг зантай хүн байсан да. 2 жил гаруй одоо манай гэрт манай 2 хүүхэдтэй тоглоод амьдарч ирсэн. Таардаг үедээ одоо би байдаг чинээгээрээ гутал хувцаа өгд тусалдаг байсан. Тэгээд даваад алга болсон. Тэгээд сүүлдээ өөр хэвэн гутал хувцаа олоход хэцүү байсан. Тэгээд яалтчгүй тэгээд одоо яах вэ? Нэг дөнгөрсөн юмсан их санаж байгаа дүүгээ. Гэлтэй холбоотой юм уу? Хотод тоглох гэж байхад ямар нэгэн дурсамжаас хуваалцахгүй юу? За жаараа хэлтэй холбоотой. Би чинь уул нь мундаг англи хэлтэй хүн гэж бодоод өөрөө очиж байгаа шүү дээ. Энд чинь бүхэлдээ 4 жил сурцсан хүн чинь бас тий. Англи орос хэлний орчуулагч гэдэг хүн чинь тий. Тэгээ шууд очиод харуудын дунд л яваад орцсон. Тэгээ харуудын сленг гэж нэг ондоо юм байдаг тий. Тэрэн дунд яваад орцсон чи яста ойлгодгүй дээ. Юу яриад байгааг нь ойлгохгүй. Ганц нэг үг нь барьж аваад чих онгоодгүй. Тэгээд гайхчихсан бас. Бас л болоогүй байсан юм байна да. Өөрийгөө бас юу орчуулагч маа. Нэг хүн хар урж ирээд орчуулад өгсөн бол яриаг нь ойлгохгүй юм шүү дээ. Гэтэ бас аз болоход яг хөө зүгээр нэг 7 хоног чихний бүгдөөс гарсан л та. Сүүлдээ бол 3 жил болоход бол тэгээд голд нь ороод адилхан слан яриад явна шүү дээ. Тэгээд Яг харууд шиг. Наваа тэгж ярихаар тэр хэд нь бас их дуртай. Мэдээж өөртөө хорн яриад байгаа болохоор тийм ээ. Тий. Манай шараач хар Монгол гэдэг үсэн. Америкт байсан багийнхныхаа хувьд өндөрт нь ордог байсан. Ерөнхийдөө өндөртөө тий. Нэг юм уу хоёр юм. Надаас өндөр нэг ганц хоёр хүмүүс ирдэг л байсан л да. Монгол гээд ийм өндөр гэхээрс нэлээд гайхдаг л байсан баг та. Мэдээж гайхах л да. Ер нь Аз хүн ийм өндөр байхыг нэг олон хараагүй. Яв мэнийг очтой. Гавьяа тамирчин гэдэг цодыг танд олгохыг сонсоод мэдээж их баярлж байсан бох. Монгол улсын сагсан бөмбөгийн түүхэнд танаас өөр Монгол улсын гавьяа тамирчин болсон сагсан бөмбөгч байдаггүй. Яг би тэр үед өөрөө Японд тэмцээнд оролцож явсан л. Тэгээ яг хөө зүгээр баярлахаасаа илүү бас эн чинь бас дагаа том хариуцлага хэрэгжиж байгаа гэдгийг ойлгосон. Сагсан бөмбөгийнхаа төлөө цаашдаа бас юм хийх хэрэгтэй. Хийнч гэж бодож байгаа. Ингээд мэдээж хүүхэд багчууд маш их сагсан бөмбөгийг сонирхдаг. Залуучуудын хамгийн дуртай спорт нэг бол сагсан бөмбөг. Сагсан бөмбөгөөр яг хичээл гэж дурлж байгаа хүүхэд залуучууд хандаж хамгийн анхан шатны ямар одоо
мэдлэгтэй байв зохиотын Хамгийн гол нь эхлээл сурахдаа зөв суур тавиулах хэрэгтэй. Мэддэг сайн хүнээр зөв суур тавиулчих юм бол цаашаа хөгжөхөд амархан бол. Биднээсээ үуч юм бол яг зүгээр бараг л сайн дураараа тий. Өөртөө зурагт үзэл тэрийн дуурай чийгээл тэгээ явж байсан болохоор ганц нэгэн алдаа малдаа байдаг. Дараа нь нэгэн сурцсан юмыг засахад айгүй хүнд байдаг. Тийм учраас анханасаа сурахдаа зөв сурчих юм бол цаашаа хөгжөхөд айгүй амархан л та. тамирчин хүний хувьд энэ олон жил тоглоход бэртэл авч байсан баг. Таны хамгийн ер нь хүнд бэртэл юу байсан бэ? Ер нь бэртэл аваагүй үе мөч гэж байхгүй бах уу. Саялхэд хамгийн сүүлд нь энэ 3 хурууга гурвууланг ингээл аргачны эргүүлээд хайцсан. Ерөнхийдөө бүтэн хуруу гэж байхгүй, бүтэн шүд гэж байхгүй. Хоёр ч удаа хавиргаа хуглуулж ялаа. Тэгэхээр яг зүгээр тамирчин хүн гэдэг бол тэтгэдэргүй байнгын тэмцэл дунд байдаг учраас тэрийгээ дагаад гэмтэлч гисэн байгаа л да. Таны одоо яг хитийн ирээдүйн зорилго юу вэ? Ойрын мөрөөдөл тань юу вэ? Ойрын мөрөөдөл нэг сайхан сагсан бөмбөгийн сургуультай болох юмсан гэж боддог шүү дээ. Нэг өөрийн гэсэн заалтай нэг сайхан сургуультай болчиход чинхэн гарынхаа шавнырыг бэлтгэнсэн гэдэг. Энэ дараа байхгүйгаа мэдэхгүй шүү дээ. Хэрвээ байж гимэн ямар ч байсан өөрийн гэсэн сайхан мундаг шавнартай болсон. Бид нар маань Монгол улсынхаа нэрийг дэлхийд даяар мандуулж яваасай л гэж хүсэж шүү дээ. Мэдээж Монголын амны бэлгээс ачтын бэлэг гэж ярьдаг тэр ирэл оршоогох тийм ээ. Тийм ээ хамгийн гол нь тэгэл сагсан бөмбөг маань илүү сайн хөгжөөд эхний ээлжинд ямар ч гэсэн Азтай эхний дөрөвт ордог хэмжээнд очих хэрэгтэй байна л да. Тэрний дараа эхний дөрөвт ордог болчих юм бол Олимпиад оролцсон л гэсэн үг л дээ. Одоо бол бид чинь сая Азийн тоглолтод очиод 9-өөс 10 дугаар байрыг Тайван гэдэг улстай хамт хуваацсан. Тайван бол саяхныг хүртэл ер нь Азид эхний дөрөвт тогтмол ордог байсан тийм баг шүү дээ. Нийт оролцсон багийн тоо 16 баг оролцсон. Сагсан бөмбөг гэлтгөө бусад тамирчин хүн болгон ер нь тамирчин хүн байх ёстой хамгийн эрхэм чанар яг юу вэ? Таны бодлоор Тэмцэгч байх хэрэгтэй, хөдөлмөрч байх хэрэгтэй. Баян шинийг сурагч байх хэрэгтэй. үзэгчдээ 18 зураг нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Бид та бүхэндээ Монгол Улсын гавьяа тамирчин Шарав Зам Захын хувийн цуглуулгын гэрэл зургуудаа сонирхолсон байгаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баяртай.